Сайн уу хөрхнүүдээ. Энэ удаагийн цуврал бол 2013 онд дэлгэцний гарамгцаа хийд болж өнөө хүртэл үзэгчдийн сэтгэлийг татсаар байгаа Токиогийн дурлал юм. Токио хотын хаан ихтэй нэгэн охин харуулж буй оддоос Эрия Наоки тайртай гэдгээ хэлж чаддагч болоосоо хэмээн хүснэ. Энэ охиныг Аяхара Котоко гэдэг. Эпэнгд сурдаг муу сурлагтан охин. Түүний дурлалт залуу бол Эенгийн гоц ухаантан Эрия Наоки юм. Котоко 2 жилийн өмнө хичээлийн шинэ жилийн нээлтээр үг хэлснээс нь хойш түүнийг нууцхан биширсээр иржээ. Котоко түүндээ нэг ангид орно гэдэг нь угаасаа худлаа учир энэ харийн захиаг бичиж байгаа нь. Хамаг зөргөө чангалаад сургуулийн үдээр дөнгөж орж ирж байгаа Наокигийн урд очино. Эпэнгийн Аяхара Котоко байна гэж хэлээд захиагаа сунгахад өнөөх нь ямар ч тоосон шинжгүй хаяад явчихдаг. Котокогийн анхны гинэн дурлал маш амархан өндөрлөг шиг боллоо. Жаахан маанагдөө Котоко маань сургуулийн үүдэнд сэтгэлээ илчилж төмний нүдэн дээр хаягдсанаасаа болоод жинхэнэ утгаараа од болсон байлаа. Гэхдээ муу талаараа хүүхдүүд хараач Эпэнгийн Аяхара байна. Тэр Ээнгийн Наокид хаягдчихсан гэсэн. Тэр охин өөрийгөө ямар түвшник гэдгийг мэддэггүй юм байхтай гэсэн үгс энэ тэндгүй сонсогдоно. Түүнийг ярьж би хүүхдүүдээс зугатаад Сатоми Жинко гэх хоёр найз дээрээ очдог. Хоёр найз нь чи яагаад заавал сургуулийн үүдэн дээр захиагаа өгдөг байна? Яг л хүмүүсийг яраарэ гэж хүссэн юм шиг. Дээрэс нь бүр тэр олон хүн байхад заавал Эриийг сонгоод байхдаа яах вэ л гэж байна. Наоки бол Ээнгийн хамгийн онцрогч. Сүүлийн улсын шалгалтаар улсдаа хамгийн өндөр унааг авсан. Түүний IQ-г 200-тай гэж хүмүүс ярьдаг. Тэр бол гоц ухаантан, царайлаг, дээрэс нь аав нь компанийн ерөнхийлөгч. Англиар чөлөөтэй ярьдаг, спортод ч гэсэн маш сайн. Тийм хүн яаж бидэн шиг Эпэнгийн сурагчдыг тоохов дээ гэж хэлнэ. Котоко үнийг сонссон ч бууж өгөхийг хүссэнгүй. Тэр зүгээр л ахлах сургуулийн амьдрал нь дуусахаас өмнө өөрийнхөө сэтгэлийг түүнд илчлэхийг хүссэн аж. Гэхдээ Наоки маш царайлаг боловч зан аршингийн хувьд тааруу гэдгээрээ зартай нэгэн. Тэр охтыг огт сонирхдаггүй. Олон охтын сэтгэлийг шархлуулсан гэлцдэг. Түүний хайр дурлалын амьдралын талаар ганц ч цуу яриа байдаггүй. Тэднийг ангидаа сууж байхад Киносуке буюу Кин анги руу амсгадан гүйж орж ирээд Котоко чамд Эри шиг номой залуу таалагддаг юм уу? Би чинь байна шүү дээ гэд хайр зарлаж өгнө. Хөрхийн амтан Котокод үнэхээр сайн бололтой. Найзууд хичээлээ тараад явж байхдаа Котокогийн шинэ байшингийн тухай сэтгэл довдлон ярилцсан. Удахгүй нөх өдөрч болж найзууд бүгд туслахаар иржээ. Кин хүртэл найзуудаа дагуулад ирсэн байх бөгөөд ноён Аяхарад бараг хүргэн орох гэж байгаа юм шиг л үйлчлэнэ. Шинэхэн байшингаа хараад Котокогийн аавын нүдэнд нулимс цээлэгнэж олон жилийн хөдөлмөрийн эцэст өөрсдийн гэсэн байшинтай болсондоо баярлана. Бүгд шинэ байшин руу орох гэж байхад Котокод гинтэл хачин муу мэдрэмж төрж тэр хэд байшин руу орохоо түр хазнана. Тэгсэн чинь тэнгэрээс жижигхэн солир тас хийдэл нисэж ирээд яг шинэ байшин дээр нь унчихдаг. Дараагийн хэдхэн секундэд саяхан бахархал нь болж байсан байшин нүдэн дээр нь бүхэлдээ нурчихна. Орой мэдээгээр тэдний тухай мэдээлдэг. Өнөөдөр солирын борооны хэлбэрхий Токио дахь нэгэн амны орон сууц дээр унаж сүйтгэжээ. Сэтгүүлч Котокогийн ааваас ярилцлага авахд манай байшингийн дээр тэнгэрээс нэг гялалсан зүйл унчихлаа гэж хэлээд нэг үйлнэ. Тэгээд миний байшин нурчихлаа. Анх дээвэр дээр нүх гарах үед тийм ч том харагдаагүй юм. Азар бид бүгдээрээ гадаа байж таарсан гээд дахиад л уйлна. Уйлхаас ч өөр яах билээ. Унтсан солир ердөө 3 см диаметртэй байсан талаар сурвалжлагч хэлээд уг мэдээ дуусна. Ноён Аяхарагийн хоолны газар тэр хоёр ирээдүйнхийн талаар ярилцаж байлаа. Тэдэнд байр түрээслэх мөнгө ч үлдээгүй ээжээ. Учир нь бүх мөнгөө байшингаа барихад зориулжээ. Энэ үед тэдэн рүү дуудлага ирнэ. Гэхдээ энэ удаа ямар яриа яригдсан нь тодорхойгүй үлдэнэ. Маргааш нь Котоко сургууль руу явж байхдаа хүүхдүүд түүнийг Эпэнгийн Аяхара байшин нурчихсан гин хэмээн ярилцахыг сонсож өөрийнх нь тухай ховжив дахин тархсныг олж мэдэв. Уул нь Котоко олны нүднээс хол байхыг маш ихээр хүсэж байлаа. Сургууль дээрээ очиход түүнд зориулсан тандемын үйл ажиллагаа явагдаж байгааг олж харна. Үүнийг Ким болон түүний найзууд нь зохион байгуулах ба үүнээс Котоко маш ихээр ичиж байлаа. Энэ үеэр Наоки тэдэн дээр ирдэг. Кин түүнийг Котоког гутамшигтайгаар хайснаас хойш олон муу зүйл тохиолдлоо гэд цамнаж гарав.
Харин Наоки болсон үйл явдал өөрөөс нь болсон мэтээд буруутгасанд инээд нь хүрч ёжолсон хідэн үг хэлээд мөнгө өгөхийг оролдоно. Үүнд дэгдүүцсэн Котоко Наокиг 2 жил харж явсандаа харамсаж мөнгийг нь авахаас эрс татгалздаг. Мөн Наокиг жинхэнэ найзгүй хэмээн шүүмжилж өөрт нь хэцүү үед туслахаар ирэх олон найз байдгийг хэлнэ. Данч Наоки тоосон чимгүй доолонгүй инээгээд яваад өгнө. Ууранд хүрсэн Котоко цагаан хоолойгоор биднийг Эбангийн тэнэг гэж битгий доромжлоод бай гэд хашгирч өгнө. Наокитай хэрүүл хийхээр завдсан цорын ганц охин болж дахин олонний анхааралд орвоо гэж. Ноён ай хараатай утсаар ирсэн хүн бол Эри гэр бүлийн хүн байжээ. Тэднийг мэдээнээс харсан тул гэртээ амьдруулахаар болжээ. Гэр бүлийн томчууд нэлээд сайн найзууд бололтой байлаа. Энэ гэр бүлийн нэр Котокод нэг л танил санагдана. Тэдний баг хүн Котоког орж ирсэн цагаас нь эхлээд хилэн зохон хийгээд амар зай үзүүлэхгүй байлаа. Хаа очиж гэрийн томчууд маш найрсаг сайн хүмүүс байдаг. Гэрийн үдээр тэдний том залуу орж ирэхэд Котоко зүтгэр харсан мэт хашгирна. Яасан бэ гэвэл тэдний том залуу нь Котокогийн өдрийн бодол шөнийн зүуд болсон Ирэ Наоки байх нь тэр. Наокиг хараад гарын салганаад зайгааж ууж чадахгүй балайг нь авнаа манай хүн. Ээж нь та хоёр нэг ангид сурдгуу гэж асуухад Наоки бид хоёрын анги нэлээд зайтай. Гэхдээ саяхан бид хоёр санамсаргүй байдлаар танилцсан тийм ээ гэж дайжигнана. Тэгж байгаад Наоки нэлээд хоржин залуу бололтой. Тэднийг ярилцаж байхад Юки орж ирээд мэдэхгүй байгаа ханзаа Котоко ихчээс асууна гэж хэлдэг. Котокоч 3 дугаар ангийн хичээгийг чадалгүй явах дээ гэж бодоод дэвтрийг нь нээсэн нүд нь бүлтрэх шахана. За ёстой юуг ч ойлгодоггүй. Аав нь бүр ичсэндээ байж суух газараа олж ядан сүултээ тэр хавьд байгаа ий тогшдыг сонирхож байгаа мэд жүжиглдэг. Котоко арай хийж үсгэлж туулай болон ивэр гэсэн үг холбож чадна. Даанч ханзын зөв утга нь ямар ч үед гэсэн үг байжээ. Тэгсэн нөгөө Юки чинь та ахлах сургууль байж уншиж чаддаггүй юм байна штэ гээд ах トゥ хоёр Котоког шоолж тавлана. Юки Котокод нэлээд дургүй байгаа нь илтгэн. Дараа нь Эри хадагтай Котокод зориулж өөрийн гараар тохижуулсан шинэхэн өрөөг нь үзүүлнэ. Өрөөний хаалгыг нээхэд бүхэл зүйл нь ягаан өнгөтэй. Яг л өсвөр насны охидын мөрөөдлийн бяваажин гэлтэй өрөө өгтөн. Эри хадагтай охиндоо болохыг мөрөөддөг байсан учраас Котоког нүүж ирсэнд маш ихээр баяртай байлаа. Багадаа ээжигээ алдсан Котокогийн хувьд ягаан өнгөтэй хөөрхөн охидын зүйлс хизээч хэрэглэж үзээгүй байлаа. Тэр хоёрыг ажиргалтайгаар инээлж байхад Наоки орж ирээд энэ өрөө өмнө нь Юкигийн өрөө байсныг хэлдэг. Тэгээл Юки Котокод хачин зан гаргаж байжээ. Ээж нь гарч явсны дараа Наоки Котоког төгнөхөд туслахаар ачаа бараг нь зөөх гэж байгаад Котокогийн хамаг эмийг асгачихдаг. Тэр дундаа Наоки зориулж бичсэн Котокогийн хайрын захиа байсныг Наоки харчихна. Үүнээс болж энэ хоёр дахиад л муудалцсан. Харавсан одоонд оногдох магадлал 10 тэрбумд 1. Намайг хайсан хөвгүүнтэй хамт амьдрах магадлал хэдэн тэрбумд 1 байх вэ? Энэ нь ямар нэгэн онцгой зүйлийн эхлэл үү? Эсвэл маргааш нь Котоко Наокитай хамт сургууль руу явж байхад Наоки түүнд надаас дор хаяж 2 метрийн зайтай алах өөрсдөө нэг байшинд амьдарч байгааг хэндэж битгий хэл. Сургууль дээр надтай хизээч битгий яар гэж хэлнэ. Котоко юун утгагүй юм яриад байгаа гэсэн чинь нөгөөх чинь би тэнэг охтыг үзэн яддаг гэж жишимчгүй хэлчихэд яваад өгнө. Котокогийн уур дүрлзэж байлаа. Би ийм тэнэг хүнд 2 жилийн турш дурлагж явсандаа итгэж чадахгүй. Түүнийг хэлсэн үгэнд нь заавал харамсуулах болно гэсээр 1-р анги төгснө. 2-р анги. Улирлын шалгалт эхлэх төгчээ. Котоко багшаасаа шалгалт яг орсон сэдвээсээ орж ирэх үү? Номны яг аль хэсгээс орж ирэх вэ гэж их л нухацтайгаар асууна. Хизээч ийм үйлдэл гаргаж байгаагүй учраас ангийнх нь түүнийг дооглоно. Котокогийн гинтийн хичээл зүтгэл нь шалгалтын дээр Наокигоос өндөр оноо авч өөрийг нь доромжилсны өшөөг авахар шийдсэн байлаа. Энэ тухайгаа найзуудтай хэлэхэд бүгд л түүнийг шоолно. Сургуультай бай тухай улстай нэг тордог Наокиг бидэн шиг Эбангийн муу сурлагдан ялна гэж угаасаа байхгүй штэ хэмээн Жинка Сатами хоёр хэлнэ. Харин Котоко түүнээс өндөр оноо авдаггүй юм а гэхэд ядаж 100 багтаж дүнгийн самбар дээр Наокитай хамт нэрээ бичүүлнэ гэж шийддэг.
Найзууд нь түүний гинтийн өөрчлөлтийн талаар ярилцах бөгөөд Кийн хүүгээс гарсан солиотой таамаглал нь Котокогийн нүүж очисон айлтай холбоотой байлаа. Баян айлд нүүж очиод дээрлэхүүлээд зарцлагдаж байгаа юм биш үстэй гэж авдаг. Аргагүй л манай Кинээс гарах санаа. Тэр оройн Котоко хичээлээ давтахаар суусан боловч усан тэнийг түүнд ойлгогдох хичээд гэж энэ орчлонд алга ажээ. Сүүлдээ нойр нь хүрээд хичээл хийгээсээ илүү ишээлгсээр байгаа таарна. Эри хадагтай түүнд сэндвич авчирж өгөх бөгөөд хамтдаа хүүгийнхэн тухай ярилцсан. Наоки энэ амьдралдаа хичээл давтаж үзээгүй бөгөөд харсан зүйлээ шууд тогтоож чаддаг сууд ухаантай юм гин. Сүүлдээ тэр хоёр Наокигийн багийн зургуудыг үзэж эхэлдэг. Котоко Наокигийн зургийг харж тогтлоод ээжийг нь харж байгааг нь ч тоож байгаа юм алга. Наокигийн ээж Котоког хүүдэнд сайн гэдгийг бараг л гадарлаад бөөн баяр болно. Наокигийн зургууд донд нэг охины зураг байдаг. Ээж нь үргэлж охинтой болохыг мөрөөддөг байсан болохоор Наокиг баг байхад нь охин хүүхдийн хувцас өмсүүлэн зургийг нь авдаг байжээ. Зургийн эзэн энэ зургуудаасаа ичдэг болохоор хиндэж битгий үзүүлээрэй гэж загсан ч ээж нь Котокод нэг зураг бэлгэлж өгдөг. Маргааш өглөөний хоолны үеэр Котоко Наокиг харах бүрдээ өөрийн ирэхгүй жуумалзаад хоолойч идэх сөхөө алга. Үргэлж их зан гаргаж ихэмсэг явдаг хүний ийм нууц өөр талыг нь мэдчихсэн юм чинь аргач үгүй биз. Котоког ангидаа сууж байхад нь Наоки түүнийг уулзъя гэж дууддаг. Найзууд нь бүр шок. Тэр хоёрын яриаг сонсохын тулд өнгөлөн далдлалт хийж тэднийг дагна. Учрыг ухвал Эри хадагтай өглөөний хоолыг нь солиод явуулсан тул хоолоо авахар Котоког дуудсан байжээ. Наоки нэг сургуульд сурах ядаргаатай юм гэхэд Котоко тийм бол дараагийн удаа миний формыг битгий солиод өмчгөрөөдөө гэж ярьжлаа. Би яхаараа чиний формыг өмсдөг юм гэхэд Котоко хариулна. Гүй яхав чи чинь юпг өмсөж өсөө бидтэй гээд өнөөх эмэгтэй хувцас өмссөн зургийг нь үзүүлдэг. Наоки чамд яхаараа энэ зураг байдаг юм гээд булааж авахыг завдсан ч Котоко авахалж гарган ингэрийн халаасандаа хийн. Тэгэд Котоко бүхэл 7 хоногийн турш надад шалгалтад бэлгэхэд тусал. Эс бөгөөс энэ зургийг сургууль даяараа тараан шүү гэж сүрдүүлдэг. Тэгж байгаад их ухаантай зөлөг юм. Тэгсэн нөгөөх нь чам шиг эргүүг ихний 100 оруулах ямар ч боломжгүй гэж гүрийсэн ч Котокогийн сүрдүүлгийн өмнө яаж чадалгүй аргагүй эрхэн зөвшөөрнө. Оройн тэр хоёр хичээлийнхээр хамт сууна. Котоко Наокиг хамт байгаа болохоор жаахан сандрана. Котокогийн бол мал гэж ганган юм уу? Ажлын багц сайтай бол ажил хурдан явна л да тий. Энэ бодлогыг бодож чадвал дор хаяж 80 оноо авна гэд бодлого өгсөн ч Котоко мань бодох байтугай бодлогын өгүүлбэрийг ч ойлгодоггүй. Наоки Котоког сургууль дээрээ юу хийдгийг гайхаж хоцорно. Түүнийг эхний 100-д оруулахын тулд маш хатуу цагийн хуваар гаргадаг. Мөн шалгалтад орж ирэх магадлалтай сэдвүүдийг гаргаж өгнө. Котоког мулгуу гэж бодсон ч бас ч гэж үгүй юм а. Их хичээнгүй. Хоол идэж байхдаач, алгаж байхдаач цагийн хуваарийн дагуу ягштал хичээлээ хийн. Наоки ч маш сайн багш юм. Шалгалтын өмнөх орой Наоки Котокогоос шалгалт авахд манай хүн огт торох юмгүй хурдан бодож байв. Шүндэл болтол бэлдсэн учраас тэр хоёр ширээгээ дэрлээд унтчихжээ. Энэ хөөрхөн агшныг Эри хадагтай харан өхөөрдөж зургийг нь нууцаар дарж амжив. Өглөөнд Котоког хичээлдээ явах гэж байхад Эри хадагтай нэгэн доктортой зүйл өгөөд эхний 100-д орчиход нэгэрэ гэж захина. Шалгалт эхлэхийн өмнө Наоки Котокод амжилт хүсдэг. Сургууль дээр ярихыг хориглодог байсныг нь бодвол тэдний харилцаа арай дээдсэн юм шиг. Шалгалт дээр яг л Наокигийн зааж өгсөн сэдвүүд орж ирсэн тул Котоко маш ихтэйгээр хийж дуусгав. Шалгалт дууссан хүүхдүүд мэдээж хөвгөлдөхөөр явцгаана. Кин Котоког тэрсэн байгааг хараад Наоки хажин хараад байдаг шүү. Шалгалтын хариу гарч Наоки нэгдүгээр байранд орсон байдаг. Наоки өөрийнхөө хариуг биш Котокогийн хариуг харж байлаа. Тэр Котокод эхний 100-д орсныг нь хэлэхэд хагартлаа баярлана. Наоки одоо 6 гээд гараа сунгахад өөрт нь баяр хүргэж байна гэж бодоод гар барина. Яндаа Котоко минь. Маргааш нь сургууль дээр хүүхдүүд Котоког Эбенгийн түүхэн дэх хамгийн ухаантай охин, мундаг сурагч гээд магтацгааж өгнө. Котокоч өөрөөрөө маш их бахархаж байлаа. Энэ шалгалт дээр тэнэг Ким маань дахиад л унжээ. Кин Котокогийн энэ амжилт
Шинэ гэртийн холбоотой гэсэн хардлага байсаар байсан тул түүнийг найзуудтайгаа зүсээ хувирган араас нь сэмхэн дагна. Гэхдээ ийм шил химээс ахал зүүхээр уламж шижигтэй харагддаггүй юм уу энэ нь одоо? Котоко тансаг байшин руу орсны дараа Наоки бас тэр байшин руу орохыг хараад Кийн хүүгийн зүрхэнд алгүй ухаан алдана. Маргааш нь Кийн анги даяар буун шууган болж орж ирээд Котокогоос Наокитай цуг амьдарч байгаа юм уу гэж асууна. Манай хүн чи зүудэлсэн байна гэд аргалаг гэсэн боловч Жинко Котокогийн цүнхнээс унсан дугтуйтай Наоки Котоко хоёрын зургийг олж хатдаг. Ангийнхан нь бүгд зочирдож Кийн асгардлаа уйлна. Котоко манай байшин нураад тэднийд амьдарч байгаа мөн Наоки шалгалтад тусалсан гэд үннээ хэлнэ. Ангийнхан тийм байхаа Котоког ганцаараа ийм амжилт гаргаж чадахгүй гэж мэдээд байсан юм аа л гэж байна. Манай хүн Наоки надад дургүй, намайг үзэн яддаг. Тэглээч би түүн шиг зүрх сэтгэлгүй хүнд дургүй. Тэр намайг түүнтэй хамт амьдарч байгааг хиндэж мэдэгдэхийг хүсэхгүй байгаа учраас энэ нууцыг өөрсөддөө үлдээгээрэй хэмээн ангийнхнаасаа хүснэ. Ангийнхан нь ойлгосон бололтой энэ яриагаа өндөрлөнө. Гэхдээ тэгж харагдаач Наоки Котоког ангиас нь ширүүхэн дагуулan гарч ирээд сургуулийн самбар дээрх өөрсдийнх нь зургийг харуулдаг. Жинко Сатоми хоёр найзынхаа дурлалыг дэмжихээр үнийг хийжээ. Наоки Котокогийн үгийг ч сонсолгүй ямар гэж найзуудтай хүн бэ гэж уурлаад явчихна. Котоко уучлалт гуйхаар ардаас нь очиход Наоки миний амьдралыг дахиж битгий сүйтгээрэй гэж хүйтнээр хэлнэ. Энэ хатуу үг Котокогийн сэтгэлийг маш ихээр шархлуулж гомдоосон байлаа. Яг л энэ үед Наокигоос болж сэтгэл нь маш ихээр өвдөж байгааг анзааран түүнд одоо хүртэл сэтгэлтэй гэдгээ анзаарна. Үүгээр энэ анги дуусна. Хэрвээ бидний хийж байгаа ажлыг дэмжихийг хүсвэл доор харагдах танс руу 1000 төгрөг хийхэд хангалттай. Энэ нь бидний хийж байгаа болон дараагийн ажилд маш ихээр дэмжлэг үзүүлэх болно. Та бүхэнд баярлалаа. 3 дугаар анги. Котокогийн сэтгэл санаа авах юм алга. Хөөрхийн минь Наокид өгөх гэж байсан захиагаа уншаад унтаад өгнө. Энэ үеэр Наоки орж ирээд Котоког усанд ороорой гэж хэлэх хэлсэн боловч нөгөөх нь юун усанд орох унтчихсан шүү дээ. Наоки унтаж байгааг нь хараад зүгээр гараад явчихгүй өнөөх хайрын захиаг нь уншчихна. Юу л болох гээд байна да. Өчигдрийн үйл явдлаас болоод Ким болон түүний анд нөхөд Котоког сургууль дээрх бүх хугацаанд хамгаалалтад авчээ. Яг нь Наокигоос л хамгаалах гэж байгаа нь тэр. Гэтэл Наокийн тэр хэдийг тоож байгаа ч шинж алга. Орой болжээ. Эбэнгийн хүүхдүүд харих замдаа ирээ гэр бүлийн байшинг тагнахаар болдог. Энэ үеэр гэрт байгаа хүмүүс орой хоолоо идэх гэж байлаа. Энэ оройн хоол их утга учиртай юм. Учир нь ноён ая хараа болон Котоко нар ирээ гэр бүлд баярлсан талархснаа илэрхийлэхийн тулд гараа гархан хоол хийжээ. Ноён ая хараач Яхов тогооч болохоор ширээ дүүрэн амттай хоол хийсэн байлаа. Гэтэл тэр их хоолны дунд жанхуу хутгаа тавьчихсан юм шиг хоол байх нь тэр. Өнөөх гайхал болсон Котокогийн хийсэн хоол юм гин. Царай муутэйч гоё амттай шүү гэж байна. Тэгсэн хөвгүүд хоолыг нь идэхийг хүсдэггүй. Ноён ирээ урмыг нь бодоод хоолыг нь амсаж үзэхэд дажгүй амттай байгаа бололтой. Аавынхаа царайны хувирлыг харсан Юки нэг холбогдоход түрүүн л инээж байсан аав нь таталд өгч эхэлнэ. Учир нь Котокогийн хоолноос болжээ. Ямар амттай байсан болохоор зүгээр байсан хүн татал өгдөг байна. Аав нь санаа нь зовсондоо манай охинд нөхөр олдох хэсэгт санаа зовж байгаа гээл хилээд тавьчихлаа. Тэгсэн хатагтай ээри нөхөр олохгүй бол манай бэр болчих гэж хэлэхэд тэнд байсан хүн болгон гайхах нь ойлгомжтой. Үүнийг сонсон Котоко баярлах бол Наоки дурамчхан байлаа. Энэ ярианаас болж Наоки Котоко хоёр баг зэрэг ам мөрийн. Маргаан улам дамжирч Наоки Котокогийн түүнд зориулж бичсэн хайрын захиан дээрх бүх зүйлийг үг үлдэхгүйгээр хэлээд өгчөгдөг. Котоко дэсэлгүй түүнийг алгадаж орхино. Энэ бүгдийн дараа Котоко гэрээхэндээ Наокид сайн байснаа хэлнэ. Үүнийг сонссон хүмүүсийн зарим нь баярлах бол үлдсэн хэдд нь жоохон эвгүй байгаа бололтой. За тэгсэн гаднаас Эбэнгийнхэн ороод ирнэ. Кин Наоки руу баахан юм хэлээд дайрч гарлаа. Тэгчээд нэх хөөрхөн томчуудтай мэдлээд байгаа юм аа. Үргэлжлүүлээд Наокид хандан би Котокод хайртай түүнтэй гэрлэх тухай бодоод ч хэрэггүй гэхэд
Өнөөх нь урдаас нь би амлаж чадахгүй. Хүний бодол өөрчлөгддөг. Өнөөдөр дургүй байсан хүндээ маргааш сайн болчих мэдэн шүү дээ гэж хэлнэ. Үүний дараа Котоко өөрт нь боломж байгаа юм байна гэд баярлах нь ойлгомжтой. Зуны амралтын эхний өдөр эхэллээ. Хичээл амарч байгаач Эпенгийн сурагчид коллежийн шалгалтандаа бэлтгэхийн тулд бүхэл зуны туршид давтлах хичээлд суугаар болжээ. Үүний үр дүнд бүтэн зуны турш хичээл хийн гэсэн үг юм. Мөн Кин түүнийг өглөө болгон хичээлд авч явахаар болжээ. Охид зуны хугацаа дурсамж бүтээх хамгийн тохиромжтой үе байхад хичээл хийж байгаадаа сэтгэлээр унах бол Кин эсэргээрээ баяртай байлаа. Учир нь Котоко Наоки хоёр багч гэсэн хол байх болохоор тэр. Тэгсэн гаднах талбайд Наоки газрын тэнцийн бэтгэлээ хийж байлаа. Котоко хичээл хийх цагаараа гадаа байгаа Наокиг харж суугаад багшийнхаа асуусан асуултад хариулж чаддаггүй. Тэгсэн багш нь Котокод гаднах гүйлтийн талбайг бүтэн 10 тойрог гүйх шийтгэл өгнө. Манай эгч бол сэтгэлээсээ гүйж байна уу? Энэ үед Наокигийн зогсон бөмбөг талбайгаас гараад гүйж байсан Котокогийн толгойг нам зогтөг. Наоки гүйж ирээд чиний хичээл тарах цаг болоогүй билүү гэхэд Котоко би гүйхийг хүссэн болохоор л гүйж байна гэж хэлнэ. Шийтгүүлж байгаагаасаа ичиж байгаа нь илтгэн. Гэтэл багш нь ирээд гэр бүлийн маргаанаа бол үргэлжлүүлээд гүйе гэж хэлнэ. Котоко ичээд гүйх бол Наоки инээдээ барьж ядан үлдэнэ. Зуны сүүлийн өдрүүд үргэлжилсээр хоёр аауд 10 жилийнхээ иргэн уулзалтад явлаа. Явж байгаа нь нэх хөөрхөн. Энэ үеэр хатагтай эргээд яралтай дуудлага ирнэ. Ээжийг нь бие муудаж эмлэгт байгаа учраас түүнийг дууджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Наоки Котоко хоёр хоёулахнаа гэртээ үлдэнэ гэсэн үг юм. Учир нь хатагтай эргээ Юкиг авч явахаар болжээ. Котокод эхэндээ эвгүй байсан ч дурлал залуудаа гарын хоолоо хийж өгөхөөр шийднэ. Хоолны жор бүхий ном уншиж байгаад хоол гээчийг бол хийнэ л гэж байна. Гэвч бодит байдал дээр амттай хоол хийх мөрөөдөл нь ёстой утаа үнээр болон замхарна. Манай эгч бол хоолны салбараас гараа татвал зохистой. Аяг тавг нь ийш тийш хөглөрсөн байлаа. Хүүй тэгсэн чинь хийж байгаа хоол нь ном дээрх зурганаасаа шаал өөр байдаг. Уг нь хийх гэж байсан хоол нь бибстейк, харин хийсэн хоол нь шүлэн бибстейк болсон байлаа. Түүний бүтэлгүйтлийг харсаар залгсан Наоки хоол хийхээр болно. Төгс төгөлдрийн туйл болсон Наоки маань хоол хийн гэдгийг уянгалж байна уу? Яг номон дээрх зураг шиг хоол хийжээ. Амт гэж янзын байгаа бололтой. Хатагтай Ирээ Юки хоёрч оройн холоо идэж байлаа. Нөгөө ээжийнх нь бие өвдсөн энэ тэр шаал худлаа. Нөгөө хоёрыг хамт үлдээх гэсэн жүжиг байжээ. Зуны амралтын сүүлийн өдрүүд учраас Котокод гэрийн даалгавар хийх хүндхэн ажлууд үлджээ. Бүх хүчээ шахаж хийсэн ч хамгийн хэцүү хичээлүүд болох математик, физикийн хичээлүүд үлдлээ. Энэ үед манай хүнд нэгэн санаа орж ирдэг нь аль хэдийн хийгээд дууссан Наокигийн даалгаврыг хусах байлаа. Бурхан буддаа минь уучлаарай гэж хэлээл хулгайн ажилдаа орлоо. Амжилттай хоёр дэвтрийг нь хусчаад гитэж явтал Наоки гараас нь татаад юу хийж байгааг нь асууна. Манай хүн хит айсандаа ямар ч шалтгаанаар явж байгаагаа хэлчихнэ. Тэгсэн мүү Наоки чинь хариуд нь би мэднэ. Чи надтай хайр бүтээхээр ирсэн биз дээ гэдэг юм да. Бүр орон дээрээ татаж хэвтүүлээд шүн эрэгтэй хүний өрөөнд ямар шалтгаанаар орж ирэх билээ. Битгий санаа зов. Би чамайг ичээхгүй гэж хэлээд үнсэг гэхэд Котоко хариуд нь энэ арай л хурдан болоод байна. Бид эхлээд эрүүл найзын харилцаатай байцгаая гэхэд өнөөх гайхал Наоки өчиргүй инээгээд чи одоо болтол надад сайн юм байна штэ гэж хэлнэ. Ерөнхийдөө Котоког шалгаж байсан нь тэр. Котоко уурлаад гарч явах гэхэд Наоки дэвтрээ сарвайгаад чи үүнийг мартчихлаа гэхэд манай хүн авахыг их л хүссэн бололтой гараа сунгана. Үүнийг харсан Наоки шүнжэнгөө хичээлдэн туслана. Хариуд нь Котоко өглөө амттай кофе чанаж өгнө. 4-р анги. Үйл цаг иржээ. Котоко Сатоми Жинконоор тус тусын хүслийг гуйхаар сүм дээр иржээ. Сатоми коллежид орохыг хүсдэг бол Жинко найз залуутай болохыг хүсдэг. Харин манай Котоко бурхнаас юм гуйна гэдгийг утгаар нь үзүүлнэ. Баахан хүслийг нэг нь биелсэн үү гэлтэй Котоко маань их сургуульд орж чаджээ. Тэдний гэр бүлийнхэн бөөнөрөө нийлж сайхан найрлаж байлаа.
Манай Котако тоноон их сургуульд орж чадсан юм байна. Тэгсэн Юки манай ах Котако шиг тэнэг биш болохоор Токиогийн их сургууль орж чадна гэж жишимчгүй хэлдэг. Котако Наокид нэгэн бэлэг өгнө. Хичээл номонд нь тусалж байсных нь хариу юм гин. Нээгээд харсан толгой массажны сан байдаг. Тарих толгоогоо их ачаалуулдаг учраас хэсэж болтгой амрааж бэ гэд өгчээ. Удахгүй их сургуульд орно гэд улам их ачаалалтай болох учраас үнэхээр гоё бэлэг байна гэж ээж нь хэлдэг. Тэгсэн чинь Наоки их сургууль орох эсхээ шийдээгүй байна гэж хэлэн бүгдийг нь зочирдуулна. Аав нь бүр стресстэд нөгөө массажны самаар толгоондоо иллэг хийн. Үндэстний шалгалт буюу Ийшийн өмнөх өдөр Котако Наокид өөрийн гараар хийсэн азийн сахиус өгнө. Чам шиг ухаантай хүн бусдад тусалж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж урмын үг хэлнэ. Наоки түүний хэлсэн зүйлийг сонсоод чи үнэхээр гайхалтай хүн юм а гэж хэлнэ. Котако хэлсэн үгэнд нь баярлаж амжаагүй байхад нөгөөх нь үргэлжлүүлээд энэ тэнэг юу ч чадахгүй байж яах гэж ийм их юмд санаарахдаг байна гэж боддог байсан гэж авдгийн. Манай хүн Наокиг өрөөнөөс нь гарсны дараа цүнхэнд нь сахиусаа зүхээ мартсангүй. Өглөө болоход өнөөдрийн чухал хүн болох Наокигийн бие нь базаахгүй босож иржээ. Гэрийнхэн нь бүгд л сандралдаж байхад Котако түүнд ханиадыг нам дардаг гээд нэг им өгнө. Гэсэн чинь нөгөө им нь тайвшруулах найрлагатай байж таардаг. Гэрийнхэн нь уусан имээ бөөлж гараг гээд ам хамрлуун гараа хийх гээд бөөн л юм болно. За нөгөө аз дуудах ёстой сахиус нь аз биш гайл дуудаж байх шиг байна. Яасан бэ гэвэл цахилгаан шатанд суугаад буух болсон чинь нөгөө сахиус шүү юм нь хаалганд хавжигдаад гаргаж авах гэж уйлээ эдэн. Арайч хоцорсонгүй шалгалт өгөх газраа иржээ. Нөгөө сахиус нь гай дуудаж байгааг анзаараад авч хаях гэж байгаад хүнд мөргүүлээд шатнаа суунана. Жинхнээсээ л гай дуудаж байна да. Таяг тулсан доглон юм л шалгалт өгөх ангидаа орно. Суудалаа суугаад пеналаа нээсэн чинь бүх харандааных нь үзүүр нь хугарсан байдаг. Сая шатнаас унаснаас л болсон байх. Азар ард нь найз нь сууж байсан учраас түүнд харандаа өгнө. Эхний шалгалтаа өгчөөд хоолоо идэх гэсэн Котакогийн хийсэн хоол байхыг хараад дургүй нь хүрээд найзынхаа сэндвичийг идэнэ. Үнэхээр л дургүй нь хүрсэн бололтой. Дараагийн шалгалтаа өгөх болсон чинь нойр нь хүрээд нүдэ нэгэд сэрсэн 10 минут л үлдсэн байдаг. Өглөө Котакогийн өгсөн эмнээс болсон нь ойлгомжтой. Шалгалтаа дуусгачаад явж байсан чинь сургуулийн эмч ирээд азын сахиус чинь унтчихсан болохоор халаасанд чинь хийсэн шүү гэж хэлдэг. Ууг нь шатан дээр хайсан гэж бодож байжээ. Энэний маань зөвүүн хөрсөн бололтой гэртээ очиод заналтайгаар чиний сахиус үнэхээр их хэрэг боллоо гэж хэлнэ. Яаж ч азгүйдсэн хамгийн өндөр оноог авч Токиогийн их сургуульд шалгуулахаар болжээ. Котако өөрийнх нь хийж өгсөн сахиус хэрэг болсон байна гэж бодож байтал Ватанабе чиний сахиус ёстой гай болсон гэд болсон бүх зүйлийг хэлдэг. Үүнээс болж манай хүн нилээн хямардаг. Токиогийн их сургуульд шалгуулах өдөр иржээ. Котако Наокиг азгүйдлээс хамгаалахын тулд өөрийн биеэр дагаж явна. Ардаас нь гитэж байгаа царайг л харж ах. Гэхдээ Наоки аль хэдийн анзаарч ахсан байдаг. Яг шалгаруулалт болох газар ирэхэд Котакогийн гидс нь хүчтэй өвдөөд ухаан алдаж унана. Түрүүнээс хойш л гүрийгэд яваад байсан. Хэдий чухал шалгалттай боловч Наоки түүнийг эмнэлэг хүртэл ингэртэй тэрэн хөргөж өгнө. Котаког нүдэ нээхэд томчууд бүгд ирсэн байлаа. Тэд бүгд Наокиг шалгалтаа өгөхөөр явсан гэж бодсон ч өнөөх нь яваагүй байж таардаг. Ээж аав хоёр нь ихэд зочирдож хүлээж авах бол ноён аяхаараа ээрэг гэр бүлээс өвдөг сөгдөн уучлалтгүй. Уг үйл явдлаас болоод Котако өөрийгөө ихэд буруутгаж гэрээсээ явахаар шийддэг. Хүйтэн хотын гудамжаар дараад алхаж байхад Наоки ирээд халуун уух юм өгдөг. Их сургуулийн шалгалтанд ороогүй нь чиний буруу биш, миний сонголт байсан хэмээн Наоки хэлнэ. Тонаан их сургууль, Токиогийн их сургуульд сурах нь ямар ч ялгаагүй. Тэглээч Тонаан их сургуульд чамтай сурах нь хамаагүй хөвгөлтэй гэж хэлнэ. Түүний хэлсэн үгэнд тайвширсан Котако гэлүүгээ буцна. Гэхдээ энэ хүн аавыгаа орхиод хаа хүрэх гэж байсан бол доо. Ууг нь энэ өдөр Валентины баярын өдөр байжээ. Наоки өөрт нь зориулж хайлуулсан зүрхэн шоколад олно. Котако шалгалтанд нь амжилт хүсэж үүнийг хайлуулжээ. Наоки шоколадыг хазах боловч жоохон амтгүй байгаа бололтой.
Энэ үеэр гадаа цас орох бөгөөд нөгөө хоёр маань зэрэгэлдээ өрөөнд гаднах үзмжийг ширтэн зогсож буйгаар энэ анги дуусна. Манай сувгийг дагаж бичлэгтээ лайк дараарай. Хүсвэл доор байгаа данс руу 1000 төгрөг хийж манай сувгийг дэмжээрэй.